За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр Монголд болоод байгаа асуудлын талаар ярих гэж байна. Би өөрөө Монголд болоод байгаа асуудал сенсацтай холбоотой ямар нэгэн бичлэг хийгээд байдаггүй. Яагаад хийдэггүй гэхлээр худлаа попорч байгаа юм шиг санагдаад байхгүй юу? Хин нэгэн хүн буруу үйлдэл хийгээд тэр хүн рүү маасаараа дайрж яхад 70-80-90% хүн дайрж яхад яг тэр сэдвийг барьж аваад тэр хүнийг буруутгаад бичлэг хийчихээр тэр бичлэг угаасаа хандлт авах нь ойлгомжтой тодорхой. Хоёрдугаар гэх юм бол дийлэн хүмүүс тэр хүнийг буруутгаж байгаа олонний танил хүмүүсээ магтаад эхэлдэг байхгүй юу? Өө чи өстө зүв дуурч шүү, чи шудрах шүү, чи мундаг шүү. Ер нь хүнийг унж авч яхад нь дээрээс нь дэвслээд мастаа нийлээд нэг хандлт авах гээд иймэрхүү бичлэг хийнэ гэдэг надад ерөөсөө таалагддаггүй, худлаа попорч байгаа юм шиг санагддаг. YouTube-ээ хийж эхлээд удаагүй байхдаа яг нэг иймэрхүү бичлэг хийдэг байсан юм. Яг массаараа хүнийг муулж явах тэрэн дээр нь дөрүүлээд нэг ийм хандлт авахгал бичлэг хийдэг те. Тэг яг тэр бичлэгийг хийх үеэр энэ мэс чанар аягүйх дотроос зулгаадаг байсан л та. Чи зүгээр л хандлт авах гээд шүү дээ. Чи зүгээр л те массыг өөрлөгөө чиглүүлж магтаал сонсох гээд шүү хүмүүсээс гэсэн нэг тийм ер нь хүний доторх энэ мэс чанар гэдэг хүнийг буруу үйлдэлийгт нь дотроос нь байнга шүүмжилж яддаг штэ. Хүмүүс тэргээ сонсож гин үгүй юу гэдэгт л байдаг болохоос. Хоёрдугаар гэх юм бол яг үзэгчтэйгээ нэг нүгөө хуваалцахад би өөрөө бас айдаг байхгүй дотроо. Би ч гэсэн олон танигдсан, олон даагчтай хүн те. Би ч гэсэн нэг өдөр алдаа гаргана штэ. Би ч гэсэн нэг өдөр буруу зүрүү ярина. Тэгэл мас над руу дайрж явах, товтолж явах те. Олонний танил хүмүүс нь бас гарч ирээл миний талаар яриад ингээд байвал надад яг ямар санагдах бол гэ тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж бодож үздэг байхгүй. Би өөрөө ч гэсэн ялгаагүй өмнө нь асуудал үүсгээд монголчуудыг талцуулаад нэг юм онцгүй асуудал гаргаж ирчихсэн шүү дээ. Тэгэхээр яг масс дайрах үед тэр тухайн дайралтад өртөж байгаа хүн ямар хэцүү байдаг тэр зовлонгийн мэддэг өөрөө яг нэг амьдралаараа туулсан болохоор бас яг иймэрхүү бичлэг ихтэй айгу болгоомжтой байдаг. Ер нь бол иймэрхүү бичлэг хийхгүй бай гэж боддог. Харин өнөөдөр энэ бичлэгийг хийх болсон хамгийн гол шалтгаан нь энэ асуудлыг яагаач дуугүй, чимээгүй, зүгээр юу ч болоогүй юм шиг өнгөрүүлж болохгүй гэж бодсон. Хоёрдугаар гэх юм бол энэ алдаа гаргасан хүн өөрөө тэгээ хажууд нь сууж исэн хүмүүсийн гаргаж байгаа тайлбар, тэгээ уучлалт энэ бүх хандлага нь бүр үнэхээр дуугүй суухгүй байж чадахгүй хэмжээнд хүрэглээ. Үнэхээр надад попор гэсэн альсколыг хандлт авах гэсэн олонний магтаалыг сонсох гэж энэ бичлэгийг хийж байгаа юм биш шүү. Тэ болсон явдал ярих гэдэг үг нь бэлтгэсэн байсан. Тэгээ тэрийг хойшлуулад бас дүүнэртээ үр хүүхдүүдтэй хойч үедээ бас нэг юм мессеж өгөхгүй бол болохгүй байна гэж бодсны үндсэн дээр өнөөдөр та бүхэнтэйгээ үзэл бодлоо хуваалцах гэж байна. Яг ийм олонний танил хүмүүсийн алдаа, буруу үйлдэл дээр нэх яриад байдаггүй. Гэхдээ өнөөдөр нэг ярьж байгаагийнх өмнө нь бодож явдаг байсан зүйлсээ бас үнэхээр хатуу шүүмжилмээр байна. Өнөөдөр бүгдээрээ зөвхөн нэг бичлэгийн тухай ярихгүй. Монголын нийгэм ямар хэмжээнд ялзарсныг харуулсан маш ноцтой асуудлын талаар ярих болно. Сүүлийн өдрүүдэд Урбан Ток нэртэй нэвтрүүлгийн хэсэг цахим орчимд тарж Монгол даяар хүчтэй шүүмжилж байна. Хануу гих залуу өнчин 5 охин олоод Монгол гэрт насанд хүрэгчдийн кино хийвэл маш том бизнес болно гэсэн утгатай зүйл ярьсан. Тэр өрөөнд нь 6 хүн сууж исэн. Тэдний хинэнч чи юу яриад байгаа юм бэ? Эн чин хүүхдийн бэлгийн мүжлэгийн тухай ярьж байна. Энэ бол тоглоом биш ээ. Одоо на яриагаа зогсоо. Хин ч энэ яриаг таслан зогсоогоогүй. Харин инээлдэж яриаг нь үргэлжлүүлж байгаа нь олон хүний зэвүүцлийг төрүүлсэн. За энэ бол хэн нэгэн хүн зүгээр л ам халсандаа хэлчихсэн ганц өгүүлбэрийн асуудал биш ээ. Энэ бол хамгаалах хүнгүй хүүхдийг хүн биш ашиг олох хэрэгсэл мэтээр төсөөлсөн сэтгэлгээний асуудал. Энэ бол эмэгтэй хүний биеийг бараа мэт үздэг хандлагын асуудал. Хүний зовлонг наргаа болгож тэрийг нь сонссон бусд нь хүртэл хэвийн зүйл мэт хүлээж авдаг болсны том дохио бидэрт ирчээд байна. Ярьсныг нь ярьж байгаа ч тэр, ярьсан эзэн нь өөрөө ч тэр, сонсч байгаа хүмүүс нь ч тэр бичлэгийг нь яндалсан залуус гээд хинэн ч энийг маш том асуудал гэж хараагүй нь бүр аимшигтай биш вэ гэж. Энэ өнчин гэдэг үг зүгээр нэг тодтгол биш. Өнчин хүүхэд гэдэг эцэг эхийнхээ аль нэгийг эсвэл хоёуланг нь алдсан, зарим тохиолдолд хамгаалах хүнгүй үлдсэн амьдралын хамгийн эмзэг нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ. Улс нийгэм анхаарч бусдаас илүү хамгаалах ёстой. Хүүхэд эцэг эхээ сонгож төртгүүштэй. Үнчин болохыг аавгүй ээжгүй амьдрахыг ямар ч хүүхэд хүсдэггүй. Гэсэн хамгаалалт хамгийн их хэрэгтэй хүүхдүүдийг сонгож аваад бэлгийн мүлжлөгт ашиглаж түүгээрээ мөнгө олох тухай ярьж байгаа нь монголчуудын хамгийн их эмзэг цэгийг хүндсэн. Хүүхдийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд хүүхдтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж заасан байдаг. Монгол улс ч гэсэн энэ конвенцэд нэгдсэн улс шүү дээ. Энэ зүгээр нэг инээгээд өнгөрөх, мартаад өнгөрөх наргааны асуудал биш ээ. Хүүхдийн нэр төр, аюулгүй байдал, бэлгийн мүлжлөгөөс хамгаалагдах эрхийг олон нийтийн өмнө хэрхэн ойлгож яваагаа харуулсан маш том асуудал. Цахим орчинд тарсан уг бичлэгтэй холбоотой мэдээллийг
цагдаагийн байгууллагууд нь бүртгэж авсан юм уу? Шалгаж байгаа юм уу? Ийм аимшигтай юм ярьсан хүнд нь хариуцлага тооцож байгаа юм уу? Мэдгүй. Хууль заалт гэж байдаг бол хариуцлага тооцох үз. Харин бид нар энэ бичлэгийг үзэж байгаа та би энэ ёс суртахууны талаар дуугүй байж болохгүй. Хууль бол хүний хийж болох хамгийн доод хязгаарыг тогтоодог. Харин ёс суртахуун бол хүн ямар байх ёстойг хэмждэг. Хуулиар гэмт хэрэг биш гэж тогтоогдлооч хүүхдийг бэлгийн үйлчлэгийн хэрэгсэл мэтээр ярьсан үйлдэл ёс суртахууны хувьд яагаад ч зөв биш. Томчууд бид нар нас бид хүрсэн хүмүүс олонний танилуд нь хүүхдийн бэлгийн үйлчлэгийг инээгээд наргээ болгоо тоохгүй ярьж суувал маргааш дүүнер маань үр хүүхдүүд маань энгийн яриа шиг л хүлээж авдаг болно. Эсэргүүц хүн цөөрөх тусам хүчрхийлэгчэд ажиллахад амар нийгэм болно. Бид нар буруу дуугүй байгаад байвал тэр буруу явдал хүч авдаг. Хэр олон хүнд хүчтэй нөлөөлн нийгэмд байдаг л зүйл болж үлддэг. Яг энэ асуудал дээр дөрвөлөө дүүнер маань маш олон зүйлийг сурч авч байгаа штэ. Хүн буруу юм ярьж байвал, хүн буруу үйлдэл хийж байвал дуугүй сууж болохгүй юм байна. Болж бүтэхгүй юм ярьдаг буруу газараа очиж болохгүй юм байна гэдгийг сурч авч байгаа. Олонний танил нөлөө бүхий хүмүүст хариуцлага гэж байх ёстой. Бидний хийж байгаа бичлэг, контент, үйлдэлийг 100 хэдэн мянгаараа үзэж байгаа штэ. Үр хүүхдүүд маань үзэж байгаа, дүүнер маань үзэж байгаа. Олон хүнд нөлөөлнө гэдэг зөвхөн мөнгө олох боломж биш. Нөлөөтэй хамт хариуцлага гэдэг зүйл заавал дагаад ирж явах ёстой. Олонний танил байхад олонний танил хүн ч гэсэн хүн штэ алдаж болно штэ. Тийм ээ, олонний танил хүн алдаж болно. Би ч гэсэн алдаж байсан, цааш ч гэсэн зөндөө алдаа гаргаад явах бах. Гэхдээ олонний танил хүн алдаж болно гэд алдааныхаа үр дагавраас чөлөөлөгдөн гэсэн үг биш байхгүй юу? Яг үннийг хэлэхэд олонний танил хүмүүс олон танигдсан нэр хүн дээрээ л мөнгө олдог штэ. Үзэгчдийн анхаарлаар орлого олдог, дагагчдынхаа итгэлээр зар сурталчилгаа авдаг. Олон нийтийн итгэлийг аваад орлого олж байгаа бол биднэрт хариуцлага гэж гарцаагүй байх ёстой. Дагагчдаараа дамжуулж бараа зарчхаад, сурталчилгаа авчхаад алдаа гарахаараа миний хувийн амьдрал та нар үзэхэл болчих л доо. Намайг мэдэх нь мэднэ гэдэл пэдэлцээд явах ёсгүй. Энэ удаагийн яриа хувийн өрөөнд нууцаар хийгдээгүй. Өөрсдөө бичиж, өөрсдөө дүрсжүүлж, өөрсдийн цахим хуудасаар нийтэд хүргэсэн олон нийт хариу үйлдэл үзүүлэх, шүүмжлэх бүрэн эрхтэй. Монголын олонний танил хүмүүс яагаад үзэгчдээсээ айдаггүй, уучлал гуйхтаа хүртлийн дээрэнгүү та нар дургүй бол битгийл үзэлтэйгээл пэдэлцээл. Яагаад ийм бардан байдаг вэ гэхээр бид нар эцсээ хүртэл явдаггүй ард түмэн байхгүй. Өсрөлийн 3-7 хоногийн л ой санамжтай. За дээрэс нь нөгөө өөртөг нь доромжилсан хүмүүсээ дахиад л үзээд дэмжиж эхэлдэг. Сурталчилсан бараа, зарж байгаа бүтээгдэхүүнийг нь дахиад л юу ч болоогүй юм шиг өөртөө очиод худалдаад авчдаг. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа штэ. Өнөөдөр энэ алдаа гаргасан гол хүмүүс нь чин сэтгэлээсээ уучлалт гуйсан юм. Үхсэн эднэр яадгийн хит хоноол мартан сүртэй дагахаал болно үстэй. Зарим алдаа гаргасан олонний танил хүмүүсийн дагагчт нь бүр ихсдэг гэж боддоо. Ийм ус Монголоос өөр байхгүй хаа. Тэгэхээр асуудал зөвхөн олонний танил хүмүүст байгаад байгаа юм биш ээ. Тэднийг ийм болгож байгаа үзэгч биднэрт маш том асуудал байна. Бүгдээрээ зүгээр л эрүүл ухаанаар бодоод үзье. Тэр дагагчдын тоо 50,000, 100,000, 150,000. Энэ дагагчдын тоо 0 болчвол яах вэ? Тэгвэл тэр хүн хинт тайлбар тавиад, хинт пэдэлцээд, хинт онгироод, хинт бараагаа сурталчлаад, хинт үнцэнтэй ямар байгууллагууд тэр хүнтэй хамтарч ажиллая гэх бол яагаад ингэж пэдэлцээд, онгироод, бардамнаа те ингэж үл хойшоогоод байгаа юм бэ гэхлээр үзэгч олон те бид нар тулд нь хариуцлага нэгч чадахгүй шүү дээ. Монголчууд бид нар яг солонгосчууд шиг энэ cancel culture гэдэг зүйлд суралцмаар байгаа байхгүй юу? За энэ хин нэг насан туршид нь буруутгах, гэр бүл үр хүүхдийг нь доромжлох, хүчирхийл, амь насанд нь занл хийхийг хэлээгүй. Харин олон нийт таны энэ үйлдэлийг зөвшөөрөхгүй. Та хариуцлага хүлээх хүртлээр миний үзэлт, миний мөнгө, миний дэмжлэгийг авахгүй. Өөрсдийнхөө сонголт, үзэл бодлыг зөвөр илэрхийлэхийг хэлж байгаа. Дагахаа болох хэрэгтэй, суугийг нь үзэхгүй байх хэрэгтэй, сурталчилсан бүтээгдэхүүнийг нь худалдаж авахгүй байх хэрэгтэй. Тэр олонний танил хүмүүстэй хамтран ажиллаж байгаа байгууллагууд нь ч гэсэн арга хэмжээ авах хэрэгтэй байхгүй юу? Солонгост ямар хатуу гэрээ хийдэг вүлээ те? Виагм гэж байгаа шүү дээ. Хэрвээ та манай бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад ямарваа нэгэн асуудал үүсэх юм бол хамт гэрээ хийж байгаа. Бид нэр танд олгож байгаа энэ мөнгийг хэд дахин нугалж манай байгууллага төлнө шүү гэсэн гэрээ хийдэг. Надад бүр үнэхээр таалагдсан нэг зүйл байсан. Танин мэд хүн TM телевиз уг хүмүүстэй цааш нэвтрүүлэг, агуулга, кинонд хамтран ажиллахгүй гэдгээ мэдгдсэнийг маш олон хүмүүс дэмжиж байгаа. Би ч гэсэн бүр үнэхээр дэмжсэн. Энэ явдал нь баг Монголын түүхэнд бичигдэхээр анхны зөв арга хэмжээ гэж ярьцгааж байна монголчууд өнөөдөр. Одоо үнэхээр өөрчлөгдөх хэрэгтэй. Бусад телевиз, продакшн, наадам, сурталчилгааны байгууллагч өөрсдийн ёс зүйн босгоо тодорхой болгох хэрэгтэй. Би өөрөө ч гэсэн зар сурталчилгаа авдаг. Надтай хамтарч ажиллаж байгаа байгууллагууд юу хардаг гэж миний дагагч хэд байна гэдгийг хардаг. Миний контентийг хэр их хүн үзэж байна гэдгийг л хардаг. Тэгэхээр
Миний дагагч 0 болчвол, миний контентийг үздэг хүн байхгүй болчвол надтай байгууллагууд хамтарч ажиллах болов. Яагаад олонний танил хүмүүс нь алдаа гаргасан ч гэсэн байгууллагууд нь хамтарч ажиллаад байгаа. Та нар дагахаа болохгүй шүү дээ. Тэр дагагчийг нь 0 болохгүй шүү дээ. Үзэлтийг нь 0 болохгүй шүү дээ. Би дахин хэлээд байна. Хэрвээ дагагч нь 0 болчих юм бол, үзэлт нь 0 болчих юм бол хиндэ пэдэлцэж өнгөрч бардамнаж явах юм бэ? Хүүхдийн бэлгийн мүлжлэгийг наргээ болгон ярьсан хүн маргааш хүүхдийн баярын хөтлөгч болоод зогсож байж болохгүй. Эмэгтэйчүүдийг доромжилсан хүн эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний нүүр царай болоод явж болохгүй. Хариуцлага гэдэг ийм л бодтой байх ёстой. Бодтой үр дүн гэж байх ёстой. Олонний танил хүн алдаа гаргасан бол хамгийн нэгдүгээрт яг юу буруу хийснээ нэрлээд ард иргэдээсээ чин сэтгэлээсээ чин сэтгэл зүрхнээсээ өөрчлөлт гуйх хэрэгтэй. Би ч гэсэн энэ YouTube игээд одоо бараг 7 жил болж байна. Зөндөө л олон алдаа гаргаж исэн. Яагаад вэ гэхээр YouTube гэдэг чинь зүгээр нэг камер хасаагаас суухгүй шүү дээ. Хүн ярьдаг, ярьж байгаа хавцад ямарваа нэгэн алдаа гардаг. Тэр хүний бодож байгаа зүйл, зүрхэнд нь байгаа зүйл амаар нь гардаг байхгүй юу? Тэгэд одоо хүртэл намайг эмзэглүүлдэг, өвддөг, одоо хүртэл миний гимшлийг төрүүлдэг миний нэг алдаа байдаг. Тэрний юу вэ гэхээр нэг бичлэгээрээ би хүүхдтэй хүнтэй суухгүй гэж хэлчихсэн байхгүй. Тухайн үед би юу буруу хийснээ ойлгоогүй. Яг хоо сэтгэлдлүүд дунд тэгж ярьж болохгүй гэж сэтгэлдлүүд бичээстэй байсан л та. Гэхдээ өөрөө яг энэ салалт гэдэг амьдралыг туулаад өөрөө яг энэ асуудалтаа унсан хойноол хүн ойлгодог юм байлээ. Би ямар олон хүмүүсийг өвдөхөө вэ? Ямар олон ээжүүдийг өвдөхөө вэ? Ямар олон хүүхдүүдийг өвдөхөө вэ? Энэ сал сарних гэдэг асуудал чинь зүгээр нэг хүн амныхаа зоргоор чалждаг асуудал биш байна. Тухайд би үзэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж исэн. Яг тэр ярьсан зүйлийн хадлаар. Тэгээ намайг уучлалт гуйсны дараа олон ганц бие ээжүүд өргөтөлгоолж аваа ээжүүд над руу мессеж бичсэн. Тухайд чиний тэр яриаг сонсоод бүр үнэхээр хөвдөж исэн, эмзэглэж исэн гэд зөндөө олон ээж нарын бас сэтгэл нь тайтгарсан байх. Хүн гэдэг ер нь энэ бузар амаараа маш их гим нүгэл үйлдэж амьдэрдэг. Энэ бузар амаараа хүнийг гомдоодог, уйлуулдаг, доромжилдог, янз бүрийн ёс бус муухай үг яриа гаргадаг. Хүн насаараа л энэ амаа хамхиж явдггүй юм болвол энэ амаараа ямарваа нэгэн байдлаар алдаа гаргаж хэн нэгнийг гомдоож л явдаг байхгүй юу. Гэхдээ хүн алдаа гаргасан бол ямарваа нэгэн зүйл буруу ярьсан бол хэн нэгнийг эмзэглүүлсэн бол өвдгсөн бол гомдоосон бол тэр буруу хийсэн үйлдэлээ чин сэтгэлээсээ ойлгоод тэр хүнээс чин сэтгэлээсээ өөчлөлтгүй хандлага, ухамсар, хүмүүжил гэж гарцаагүй байх ёстой. Ялангуяа олонний танил хүмүүс. Миний хэлсэн үг хамгаалтгүй хүүхдүүдийг бэлгийн мүлжлэгийн хэрэгсэл мэтээр ярьсан, хүнлэг бус, хариуцлагагүй үг байсан гэж тодорхой хэлэх ёстой. Ямар нэг шалтгаан тооцохгүйгээр хинд хор хүргэсэн, хэнийг өвдгсөн, хэнийг эмзэглүүлсэн, хэнийг гомдоосон чин сэтгэлээсээ тэр бүгдийг хүлээн зөвшөөрөөд ард иргэдээсээ уучлалт гуйх хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ Монголын сошиалаар нэг болж байгаа энэ бичлэгийг хичнээн олон хүүхдүүд үзэж байгаа л тий. Тэр өнчин хүүхдүүд яг энэ бичлэгийг үзээд энэ ярьсан зүйлийг сонсоод ямар их өвдөж байгаа бол, ямар их шархалж байгаа бол. Тэгэхээр өнчин хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн хүмүүс, охин үртэй эцэг эхчүүд, хүүхэд хамгааллын төлөө ажилдаг хүмүүс нийгэмд ямар аимшигтай дохио өгснөө ойлгож уучлалт гуйх ёстой. Бусад оронд олон нийтийн мэдрэмжийг доромжилсан компани, алдартай олонний танил удирдлагад бодит хариуцлага тооцдог жишээ олон байгаа. Саяхан Солонгосын нэг том кофений сүлжээ түүхэн эмгэнэлт үйл явдлын ойтой давхцуулан тухайн эмгэнэлт үйл явдлыг санагдуулан сурталчилгаа гаргаснаар асар их шүүмжлэл авсан. Солонгосчууд шууд бойкот зарласан, канселдэж эхэлсэн. Тэгсэн борлуулалт нь огцон буурсан. Компани толгой байгууллагын дарга олон нийтийн өмнө уучлалт гуйсан. Удирдлагуудад хариуцлага тооцсон. Бүр дотоод шалгалт хүртэл хийсэн. Дахин ийм алдаа гарахгүй тулд ажилтнуудаа түүх нийгмийн мэдрэмжийн сургалтад хамруулах арга хэмжээ авсан гэж боддоо. Энэ байгууллага зүгээр нэг манай ажилтнууд мэдрэмжгүй байлаа тоглосон юм а гэд өнгөрөөгүй. Хүмүүс хит эмзэг байна гэд үзэгчдээ загнаагүй. Буруу үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ уучлалт гуйж нэр хүнд албан тушаал мөнгөөрөө хариуцлага хүлээсэн. Солонгосын төр, компани, байгууллагууд, олонний танил хүмүүс одууд нь ард иргэдээсээ айдаг. Айн гэдэг нь айлхан сүрдүүлэх тухай яриаггүй шүү. Иргэдийн итгэлийг алдхаасаа имээдэг гэсэн үг. Харин Монголд яагаад улс төрч олонний танил хүмүүс нь иргэдээсээ айдаггүй болоо. Сайн сонсоор энэ маш чухал шүү. Учир нь бид тэдний буруу үйлдэлийг эдийн засгийн бодит үр дагаварт хүргдэггүй. Хэсэг шуугаад л мартдаг. Дараагийн сонгуулиар дахиад сонгодог. Тоглосон киног нь дахиад үздэг. Барааг нь
дахиад л авдаг. Хийсэн контентыг нь дахиад л үзээ сууж идэг. Монголчууд дээрээ замраагүй бол доороо замраагүй гэж ярьдаг. Ард түмнээ төлөөлөө сууж байгаа улсын их хурлын гишүүд нь чуулганы танхимдаа бүдүүлэг үг хэрглэж гудамжны хэрүүл шиг авирлаж байхад залуус нь яг юу сурах юм болов? Зарим улсын их хурлын гишүүд нь бүр нэр ярихаас амар бүдүүлэг тэр ярьж хэлж бичиж байгаа пост, тэр сэтгэгдэл комент яаж ийм улсын хурлын гишүүнтэй байхаар Монгол улс хөгжих юм бэ гэж бүр өөрөө ирэхгүй бодог. Тэгсэн мөртлөө тэр хүмүүсээ ингэ дэмжиж идэг бол яах вэ? Тэр хүмүүсээ юу ч болоогүй юм шиг мундаг, чи сайн, шударгана гэд. Тэгээ төр тангараг өргсөн хүмүүс нь төрийн албан тушаалтнууд нь бусдыг доромжлоод ямар ч хариуцлага хүлээдэггүй. Би монголчуудаа бүр нэг зүйлийг хэлмээр идэв. Улсын хурлын гишүүд гэж яг ямар хүмүүс байдаг гэж. Монголчууд бид нэр 3 сая 500 мянган хүн нийлж байгаад нэг газар цуглаад ямарваа нэгэн хурал хийж чадахгүй штэ. Тийм учраас улсын хурлын гишүүдийг сонгодог байхгүй юу? Ард иргэд өөрсдийнхөө өмнөөс сонгож байгаа. Миний өмнөөс ажил сайн хийгээд өгөөч. Би танд итгэж гинэ гэж итгээд тэр хүнийг сонгож байгаа байхгүй юу? Биднийг доромжлоо суудаг хүмүүс биш. Ард иргэдийнхаа итгэлээр тэр саналаар нь сонгогдсон болвол тэр сонгогдсон хүмүүсийнхаа итгэлийг алдалгүй үүрэг хариуцлага биелүүлээд төр төгсөн тангараа биелүүлээд ард иргэд улс их орныхоо төлөө уйггүй шаргуу юм хэрүүл хийж суух мантай байтугай ажиллах ёстой үүрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээ ямарваа нэг асуудал үүсгэсэн, буруу үйлдэл хийсэн, хүчингийн хэрэгтэй холбогдсон ч юм уу авилгын хэрэгтэй холбогдсон хүн хэдэн сарын дараа өөр албан тушаал дээр очиод суучихсан байдаг. Өөрсдийг нь доромжлоод ахтал тэр хүмүүсээ дэмжиж байгааг нь би юусоо ойлгохгүй байхгүй. Альсгүй бол манай монголчууд маасаараа бага насандаа тэр хайрыг авч үзээгүй. Тийм одоо нэг сэтгэл зүрх нь хайраар дүүрэх ёстой байтал нөгөө токсик харилцаа хүчирхийллээр дүүрсэн болохоор энэ хүчирхийллийг хайр гэж андуураа тэр улс төрчид нь өөрсдийг нь хараагаад янз бүрээр хилээд тахаар тэрэнд нь татагтаад ингээд тэр хүмүүсийг хайрлаад дотроос нь тэр хайр нь төрөөд юм уу? Мэдгүй би бүр үнэхээр ойлгохгүй. За тэгэхээр бид нэр дээрээ ийм учраас доороо ийм байхаас өөр аргагүй гэд бууж өгч болохгүй. Бид нар дуугарахгүй байж болохгүй шүү. Бид нар химжүүрээ тогтоох хэрэгтэй. Улс төрч, жүжигчин, дуучин, хөтлөгч, ютубер, захим нөлөөлөгч олонний танил хинч байсан нэр алдар, танил тал мөнгөөр нь өршөөдөггүй зарчимтай болох ёстой. Энэ хариуцлага гэдэг зөвхөн ядуу, танилгүй хүнд үйлчлдэг байж болохгүй үстэй. Бүх ард түмэнд эргэтгэж үйлчлдэг байж ээж улс орон хөгжинэ. Бас нэг чухал зүйл яриа. Энэ асуудал гармагц том улс төрийн асуудлыг дарах гэж зориуд гаргаж ирлээ. Хэн нэгэн улс төрчийн захиалга, сонгуулийн сенсац гэж ярьж байгаа хүмүүс мерсээр харагдаж байна. Байж болохыг үгүйсэхгүй. Захим орчинд альва асуудлыг улс төрийн зорилгоор хөөргөх тохиолдол байдаг. Гэхдээ үүгээр үндсэн асуудлыг үгүйсгэж болохгүй. Хэрвээ улс төрчид мөнгө өгч ийм зүйл яриулсан бол бүрч ноцтой. Тэгвэл хэн захиалсан? Ямар зорилготой байсныг давхар шалгах ёстой. Харин улс төрчид захиалаагүй өөрсдийн сайн дураараа ярьсан бол хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёстой. Би энийг нэг улс төрчдийн захиалга байсан гэж бодохгүй байна. Өөрийнхөө карьер, амьдралаар ингэж улс төрчдөөс тийм үг аваад ийм аимшигтай юм яриа сууж авах эрүүл ухаантай хүн лав байхгүй болов. Ямар тач айлч хувилбар байсан хариуцлага алга болох ёсгүй шүү. Энийг тэгэл тал болгоол улс төржүүлж гин гэдэг үндсэн асуултаас зүхтах бас нэг замыг нээгээд монголчуудыг талцуулаад байна. Бид нар нэг юмдаа төвлөрөөд яг тэр төвлөрсөн зүйлээ эцсийн хүртэл хараад хариуцлагыг хүлээлгээд үр дүнг нь хартал нь явах хэрэгтэй байхгүй юу? Асуудал гаргасан бол алдаа гаргасан хүнд нь хариуцлага өрүүлээд дахиж ийм алдаа гаргахгүй тулд арга хэмжээ аваад ийм арга хэмжээ авлаа гэд ард иргэддээ тайлагнаад үр дүнг нь үүстэл эцсийн хүртэл явдаг байх хэрэгтэй. Монголын ард иргэдийн асууж байгаа асуулт, үзэгчдийн асууж байгаа асуулт тийм хүн ойлгоход хэцүү асуулт биш шүү дээ. Маш энгийн асуулт. Хамгаалалтгүй хүүхдүүдийг бэлгийн мүлжлэгт ашиглан мөнгө олох тухай ярьсан уу? Хажууд нь сууж исэн хүмүүс инээлдэж таслан зогсоогоогүй юу? Уг бичлэгийг өөртөө олон нийтэд түгээсэн үү? Тэгвэл энэ үйлдэлтэй ямар хариуцлага хүлээж байгаа юм бэ? Монголчууд бид нар маш хурдан дүрлцдэг. Эсвэргээрээ маш хурдан мартдаг. Эхний өдөр бүгд уурлана. Хоёр дахь өдөр нь хүмүүс талцаж эхэлдэг. Гурав дахь өдөр нь улс төржүүлнэ. Дөрөв дэх өдөр нь өөр нэг сенсац гарна. Тэгээд 7 хоногийн дараа хинч асууха болдог. Сарын дараа тухайн хүмүүс нь шинэ нэвтрүүлэгт ороод сууж байдаг. Ингэж болохгүй. Энэ удаач болтгой бид нар эцсийг нь хүртэл асуух ёстой. Цагдаа, хуулийн байгууллага шалгасан юм уу?
Тухайн нэвтрүүлгийн оролцогчид албан ёсоор тайлбар хийсэн юм уу? Уучлалт гуйсан бол яг юунаас уучлалт гуйсан юм бэ? Хамтран ажилдаг байгууллагууд ямар байр суурь илэрхийлж байгаа юм бэ? Бичлэгийг тараасан сууг ямар хариуцлага хүлээж байгаа юм? Дахин ийм агуулга гарахгүй байхад ямар дүрм тогтоосон юм бэ? Монголчуудаа бид нар мэддэг, мэдлэгтэй, мэдрэмжтэй, хэрсүү аливаа асуудлыг олон талаас нь хардаг, баримттай ярьдаг, тууштай явдаг соёлтой хүмүүс болцгоёо. Нэг зүйлийг үзэгчтэй хэлмээр байна. Би өөрөө яг энэ ярьж байгаа шиг юм мундаг, лаг те энийг ингээл хэрэгжүүлээд явж байгаа хүн юм уу гэвэл үгүй шүү. Би маш их алдаа гаргадаг, би маш их гим нүгэлтэй, би маш их буруу үйл хийж амьдардаг. Гэхдээ би зөв амьдрах гэж хичээж л яваа нэг залуу. Алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрдөг, буруугаасаа уучлалт гуйдаг, зөв амьдрах гэж хичээдэг, зөв энергитэй, зөв дадал зуршилтай, зөв хандлагатай, зөв хүмүүжлтэй ийм хүмүүс болцгоёо л гэж уриалж байгаа. Тэгэхээр бид нэр дүүнер та тий үр хүүхдүүдтэй яг ямар нийгэм үлдээж байгаа юм бэ? Хүнийг зүгээр л мөнгөөр хэмждэг нийгэм үү? Хамгаалтгүй нэгнийг ашиглах боломж гэж хардаг нийгэм үү? Эмэгтэй хүний биеийг инээд хошигнол ашиг орлогын хэрэгсэл болгодог нийгэм үү? Ард иргэдэд төлөөлж байгаа улс төрчид нь олонний танил хүмүүс нь юу гэж ярьж болдог ийм нийгмийг хойч үедээ үлдээж байгаа юм уу? Өөртөөс асууя л да. Монголчууд бид нар хамгийн эмзэг нэгний хамгийн түрүүнд хамгаалдаг нийгэмд амьдарч чадчихэв үү? Хүүхдүүдийн зовлонг наргээ болгоод ярьж байхад боль наа чи инээдтэй биш байна. Би ийм газар сууж чадахгүй юм байна гэж шууд босоод гараад явж байгаа ийм нийгэмд амьдарч байна уу? Дүүнер маань, хүүхдүүд маань бидний үгийг биш үйлдэлийг дуурайна. Бид нар өнөөдөр энэ асуудлыг зүгээр л нэг шуугаад мартвал дүүнер маань үр хүүхдүүд маань юу гэж бодно гэж Монголд хариуцлага гэж байдгүй юм байна. Олонний танил бол юу ч хийж болдго юм байна. Юу ч ярьж болдго юм байна. Хүмүүс хэд хоногийн дараа мартчихдаг юм байна гэсэн мессежийг хойч үедээ л үлдээж байна. Алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэг гэдгийг дүүнертаа хойч үедээ үр хүүхдүүдэд ойлгуулах ёстой. Үзэгчд нь ард иргэд нь хариуцлага нэгч сурахгүй бол улс төрчид биднээс айхгүй. Олонний танил хүмүүс нь яг энэ мэтчлэн ард иргэдэд үл ойшоо. Байгууллагууд, компаниуд нь хэрэглэгчтэй тоохгүй. Эднэртээ яаж шарьцсан яад ингэж бодно. Харин бид нар сонголтоо тууштай хийж марталгүй нэхэж хариуцлагын эцсийн шийдвэрийг шаардаж эхэлвэл бүх зүйл өөрчлөгдөн шүү. Улс төрчид үгээ цэгэнж ярьдаг болно. Олонний танил хүмүүс нь үйлдэлээ боддог болно. Компаниуд нь хинтээ хамтарч ажиллахаа нягтладаг болно. Контент бүтээгчид нь үзэлтээс илүү хүний эрхийг боддог болно. Тийм болохоор энэ асуудлыг өөр сэдвээр даруулж болохгүй. Улс төржүүлээд мартаж болохгүй. Хэдхэн хоног уурлаад өнгөрч болохгүй шүү. Холбогдсон хүмүүсийн бодит тайлбар, бодит уучлалт, бодит хариуцлагыг шаарддаг. Өнөөдөр бид нэр дуугаа өнгөрүүл маргааш дахиад өөр нэг хүүхдийн зовлон хин нэгний инээд, хин нэгний үзэлт, хин нэгний ашиг орлого болж хувирна. Монголчууд бид нэр юмыг хурдан мартдаг ард түмэн хിവэр үлдэх үү? Эсвэл буруу үйлдэлийг эцсийн хүртэл явж бодит хариуцлага тогтоож чаддаг иргэд болох уу? Энэ сонголт өнөөдөр бидний гарт байгаа. Яг энэ бичлэгийг хийж байгаа, миний гарт байгаа, энэ бичлэгийг үзээ сууж байгаа таны гарт байгаа. Таны гарт байгаа шүү.